Ер нь кесар хагалгаагаар төрсэн эмэгтэйчүүд, өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд гэдэг юм жоохон бие биенийгээ юу гэдэг хоёр хуваагдах хандлага их бага хэмжээгээр ажиглагддаг. Яг гараа өргөд кесар хагалгаанд орсон юм шиг зан зарим эмэгтэйчүүд нэг гадуурхдаг байхгүй. Ягаад гэвэл кесар хагалгаагаар төрсэн бол ямар ээж гэх хэвдээ гэл тэр хүн чинь хүүхдээ болоод өөрийгөө аврахын тулд уг нь ийм сонголт хийж байгаа штэ. Тэгэхээр энийг та нэг сайхан нийтэд нь хэлж өгөө. Ер нь яагаад кесар хагалгаанд ор? За тийм ойлголт байдаг бас жоохон тийм тааруул байна тийм ээ. Би бол эмэгтэй хүний хувьд тэгж бодож байна. Их олон хүүхдээ төрүүлнэ гэдэг бол адилхан л нийжил ойлголт. Зөвхөн тухайн одоо хүүхдээ төрүүлэх одоо арга зам нь юу байсан бэ гэдгээр л ялгаатай. Ээжүүд бол тэгж сайн дурын үндсэндээ кесар хагалгаа хийлэгдэг юм манай Монгол улсад бол байхгүй. Манай Монгол улсад бол эхийн заалт байгаа. Тээж байгаа хүүхдийн заалтаас эрүүл мэндийн заалтаас шалтгаалж энэ кесар хагалгааг сонгодог. Адилхан л их болох одоо гавьяатай баатарлаг тийм үйл явдал байгаа. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За сонсогч та бүхэндээ хүргэж байгаа, ярилцах гэж байгаа энэ 7 хоногийн сэдэв бол эмэгтэйчүүд ээжүүдтэй зориулж байна. Тэр тусмаа шинэхэн ээж болохоор шинэхэн маамнуудаа төлөвлөхөөр эсвэл угтаж авахар хүлээж байгаа ийм ээжүүдэд зориулж байгаа юм. За сонсогч та бүхэн Хөгтөнгөр радиогийн подкастуудыг Улаанбаатар хотод радиогоор 82.9 119 долгионоор хүлээн аван сонсох боломжтой. За харин подкастыг YouTube сувгаар бол мөн л Хөгтөнгөр радиогийн YouTube сувгаар үзээрэй. За зочдын маань богино рилүүд хийсгийг бол Хөгтөнгөр радио пэйжийг дагснаар бидний бэлтгэж байгаа, хөтлөгчдийн бэлтгэж байгаа бүх мэдээллүүд, нэвтрүүлэг подкастуудыг цаг алдахгүй хүлээн аван сонсох үзэх боломжтой юм. За өнөөдрийн зочин Ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Их барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэд профессор, Их барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Жаргал сайхантай ярилцахаар ирсэн. Сайн байна уу? Та ирсэнд баярлалаа. За сайн байна уу? Маш их баярлалаа. За баярлалаа. Таны мэдээллүүдийг нүүр ном пэйжийн дагаад их уншдаг. Эмэгтэйчүүдэд бидэнд хэрэгтэй юм байна да. Яг би төрж явахдаа эсвэл жирэмслэгээр төлөвлөж явахдаа энэ мэдээллийг уншихгүй яасан бол хэрвээ уншсан бол гэсэн бодолтойгоор дандаа уншаад байдаг. Маш олон залуу ээжүүд эмэгтэйчүүд төлөвлөж байгаа учраас хэрэгтэй мэдээлэл гэж бодоод таныг урьсан юм аа. За маш их баярлалаа. За эрүүл мэндтэй эмэгтэйчүүдтэй холбоотой их олон сэдвүүд байгаа танаас зөвлөгөө мэдээлэл авах. Гэхдээ өнөөдөр хоёулаа тохирсон ясаараа хоёр сэдвийг үндсэн сэдвээр болгож ярилцъя. Жирэмсний хяналт эхний сэдв. Дараагийн сэдв бол кесар хагалгаа, бид нар хийсвэр хагалгаа гэж хэлдэг шүү дээ тий. Ийм хоёр сэдвээр ярилцъя. За тэгэхээр жирэмсний хяналтанд ордгийг ээжүүд эмэгтэйчүүд бүгдээрээ мэддэг. Жирэмслэгээр төлөвлөж байгаа бол шууд л жирэмсний хяналтанд ороод эхэлэх үү? Эсвэл эмэгтэй хүн за би нэг төрөх төгсөж байгаа шүү, төрөх ёстой шүү гэд бие бэлтгэхээс эхэлдэг юм уу? Хамгийн зөв дараалал нь аль нь вэ юм чи? За энэ маш чухал сэдэв байгаа. За яг нь орчин үеийн ангаах ухаанд бол эмэгтэйчүүд эрүүл хөвгцтэй болъё гэж бодож байвал төлөвлөх нь зүйтэй. За төлөвлөнө. Төлөвлөхөөс өмнө төлөвлөх явцдаа жирэмслэхээс 3 сараас хагас жилийн өмнө эмэгтэй бие бэлтгэнэ. За энэ бие бэлтгэнэ гэж юу юм? Тамхи татдаг байсан бол тамхиа зогсооно. Биеийн жингээ илүүлэл жингээ хаасна. За бие махбодд нь архах хуч өвчин байх юм бол түүнийг эмчлүүлнэ. Сэтгэл зүйн тавгүй байдал байх юм бол түүнийг яах нь өөрийгөө жолоодох, бие засах ийм эрүүл байдалд шилжих ёстой. За ялангуяа бүр амны хөндөгөөс эхэлнэ гэж байгаа. За эмэгтэй хүн шүдний өвчтэй байж болно тийм ээ. Тэгэх юм бол шүдээ эмчлүүлнэ, эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчтөнтэй байдал түүнийг эмчлүүлнэ гэсэн үг. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж зөвлөж байна вэ? Жирэмслэхээс 3 сарын өмнө фолиин хүчлийг уухыг зөвлөж байгаа. Гэтэ энийг эмэгтэйчүүд дуран мэдэн уухгүй, эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлээд биеийн байдлаа өнлүүлэн фолиин хүчлээ уuna. За ингээд төлөвлөсөн жирэмсэн боллоо. Тэгээд эхний 3 сарын хугацаанд хяналтандаа явна. Энэ бол маш их ач холбогдолтой. Нэгд нь тухайн жирэмсэн яг мөн үү гэдгийг бид бас баталдаг. Хоёрт нь нэмэгтэй хүүхдэд тээж болох уугүй юу гэдгийг шийддэг. Тийм ээ. За гуравт нь тухайн эмэгтэйн жирэмсний хугацааг нь одоо яг тогтоон бие махбодод байгаа архах хуч өвчнийг нь уншилж дараагийн зөвлөмжүүдийг өгдөг юм аа. Тэгээ эрүүл мэндийн яамны сайтын тушаал байгаа. А292 тоо тушаал. За энэ тушаалын дагуу бол эмэгтэйчүүд маань нийт тээлтийн хугацаанд 8 ба түүнээс дээш удаа үзүүлнэ. Яг хэвийн жирэмсэн эмэгтэй байх юм бол 8 удаа болно.
Тий. Ээж маань жирэмсний тээлцээ явсад хичнээн эрүүл байсан ч гэсэн жирэмснийхаа нөгөө онцлогтой шалтгаалаад бие махбод нүвдэж болно. Тийм ээ. За ханиа том удасч болно. Одоо умай том болоод бөөр шээс дамжуулах сувгийг дагсантай холбоотой бөөгний өрөвсөл үүсч болно. За энэ тохиолдолд бол заавал 8 гэхгүй 8-аас илүү хугацаанд үзүүлж оншоо тогтоолгодог. Эмэгтэйчүүд ихэвчлэн одоо сүүлийн үед бас төлөвлөж байгаа жирэмслэх тохиолдлууд их байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө үзүүлэхээс гадна нөхөр хамт үзүүлэх хэрэгтэй баг. Эмэгтэйчүүд бие бэлтдээ гэдгийг харьцангуй ойлголт нь ойрхон байгаад байна. За нэг юм байх юм байна гэдэг нэг эмэгтэйчүүд баримжаатай. Нөхрийг харин яаж бэлддэг юм бэ? Ер нь хоёулаа бэлдэнэ. За. Тий. Аав ч гэсэн сайхан эрүүл байх хэрэгтэй. Аав ухаандаа БЦ, элэгний БЦ вирустэй янз янзын ийм тан уудаг байх юм бол энэ маань эмийн нөлөөлөл маань эр бэлгийн эсгэн чадвахад нөлөөлнө. Тийм ээ? Тэгээ чин чадвахт нь яаж нөлөөлөх юм? Эр бэлгийн эсгэн хөдөлгөөн удаан болж магадгүй, сүүл толгооны гажигшил үүсэхгүй, тийм ээ? За ийм тул аав, ээж хоёулаа эрүүл байна. За ялангуяа одоо энэ шээс дамжуулах замын өвчин болон бэлгийн замын дамжих халдварын шинжилгээ хоёулаа өгөх нь зүйтэй. За энэ бэлгийн замын одоо ээжүүд зулбаад байна, өсөлтгүй, аймгүй болчлоо гэд маш их одоо комментууд одоо энэ нөгөө фейсбુકт бичдэг тийм ээ. Тэгээ энийгээ бол нөгөө фейсбુકийнхаа ээжүүдээс суугаад байдаг. Уг нь эмчээс асуух хэрэгтэй. Шууд эмчлүүгөө очино, эмчээс асууна. Тэгээ энэ шалтгааныг олно. За ялангуяа өсөлтгүй аймгүй болж байгаа зулбааны шалтгааны 80% нь олон улс тогтооцсон. Халдварт өвчин байна. Бэлгийн замын дамжих халдвар. Эсвэл бэлгийн замын өвчин биш ч гэсэн ээжтэй хамааралтай эмэгтэйчүүдийн бүтгэрийн өвчин байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ шинж тэмдэг өгж байгаа эсвэл энэ шинж тэмдэг нь байж байгаа өсөлтгүй аймгүй болчих юм бол шууд эмчтэй хандна, эмнэлгийн тусламж үйлчлэгийг авна. За ийм ээжүүд нэг дутагдал байгаад байдаг. За өсөлтгүй болоод умаа хондийгөө цэвэрлүүлсэн. Тэгвэл сэтгэл нь яарааддаг. Дахиад бошоо хөвгттэй болъё гэд нэг сар болоод дахиад жирэмсэлждэг. Гэтэл дахиад зулбалт хүлээгддэг. За ийм өсөлтгүй аймгүй тийм ээ ийм болсон байгаа тохиолдолд ихэвчлэн ээжүүдийг биднээс хагас жилээс 1 жилийн хугацаанд шалтгаанаа олоод эмчлүүлээд тэгээд жирэмслэхийг яах нь зөвлөдөг. Тэгвэл тэгж чадах юм бол ээж маань эрүүл саруул хүүхдэд тех боломжтой. Ийм жишээнүүд нэр гараад идэг шүү дээ. Би ингээд дандаа жирэмсэн болчоод зулбаад идэг 2-3 сар болчоод зулбаад идэг гэд. Тэгэхээр энэ шалтгааныг тодорхой болгоод хэмжилсэний дараа хугацаа авч яагаад болно гэсэн үг. Энэ бүр одоо эмчилгээ хийлэгчээд өөрт ямар нэг асуудалгүй болчоод бүр зулбаад байгаа бол бүр ингээд одоо үр тогтцоод байгаа ирнэ ингээ бүр хүүхэд төрүүлж болохгүй тийм байгалийн тогтолцоотой эмэгтэй байдаг юм болов. За яг уу ерөнхийдөө бол биднээс одоо энэ хагасчлалын хугацаанд шалтгааныг олно гэж байна шүү дээ. Шалтгааныг олохгүй ингээ дахин жирэмслэхэд умаан дотоод хөндөд байгаа салсчин хүн ханиад томууд усаад уушиг өвддөгтэй адилхан умаан дотор салст нь гэмтсэн байдаг. Тэг энэ гэмтсэнтэй холбоотой дараагийн жирэмслэлтийг хүлээж авах боломжгүй болчиход байдаг. Ингээ дахин зулбдаг. Дахин амьгүй болдог. Тэгээ эмэгтэй хүн сэтгэлээ аягүй сайхан 50 байлгана. Эхний удаа тийм зүйл тохиолдсон бол шинжилгээнүүд өгнө. Энд одоо бэлгийн замын халдварын шинжилгээ байна. Цаг хутан, хламид, тэмбүү тийм ээ одоо бидний аягүй сайн мэддэг. За ошоо нэмэх нь одоо сүүлийн үед хүний папиллома вирусын шинжилгээ манай Монгол улсад хийгддэг болчлоо. Монгол улсаас хөгжиж байна. Тийм эмнэлгийн одоо янз янзын одоо бидний олон жилийн өмнө Монгол улсад хийгдэх боломжгүй байсан шинжилгээнүүд бүгд хийгдэж байна. Тэгээ ээжүүд энэ талын шинжилгээнд маш сайн хамрагдаад одоо шалтгаан олох юм бол эмчийг эмчлэх боломжтой, их мэн хүүхдтэй болох боломжтой. Хосууд жирэмсэн болохоор төлөвлөлөөд байж байгаад хүүхэд олохгүй хэдэн жил боллоо гэд ярьж идэг. Энэ одоо хуучин болвол жирэмсэн болохгүй хүүхэд гарахгүй байгаа бол тэр эмэгтэй дан буруу юм шиг ойлголттой байсан үе байсан. Одоо бол өргүүдэл аль талаасаа байдаг гэдэг харьцангуй мэддэг болсон. Гэхдээ би нэг юм нэг юм хизээч үлээ уншиж исэн юм уу сонсч исэн юм уу? Нэг эмэгтэй эрэгтэй эхнэр нөхөр хоёрын гэсэн бүр ингээ хэдэн мянгад ч үлээ сая ч үлээ тохирдоггүй нэгний устгадаг нэг юм тохиолдол байдаг гэд өөр хүнтэй суугаад ч байдаг юм өөр болохоор болдог гэд нэг юм сонсч байсан байхгүй. Тэгээ энийг би нэг мэрэгжлийн эмчтэй уулзахаар асуундаа гэж бодож ирсэн. За эмэгтэйчүүдийн ерөнхийдөө нийт эмэгтэйчүүдийн одоо 5 хос тутмын нэг нь өргөдлийн асуудалтай байдаг.
байгаль. Тийм өндөр. Тий 5 хүндэд нэг нь байдаг. Гэхдээ энэ бол маш олон шалтгаантай. Өрөвслийн шалтгаан, дааврын шалтгаан, саяхан хилээд байгаа эм бэлгийсийн үйл зохицолтоонууд байна, тийм ээ. Одоо цусны резус хасах чанар бас байна. Удамшлын нөлөөлөл, за одоо тухайн эмэгтэй 3 сар хоолой битүү байх, эсвэл эрэгтэйгийнх нь эр бэлгийсийн чанар чадвах нь муу байх гэд маш олон шалтгаантай. Тэгээ одоо яг шинжлэх ухааны технологи маш сайн хөгжиж байгаа тул биднээс ийм эмэгтэйчүүдийг гэр бүлд яах нь одоо манай Монгол улсад үргэлжлүүлэн суулгах 5 эмнэлэг байна. Тэгээ эдэнд бол тусламж үзүүлээд ээжүүдийг одоо хосуудыг гэр бүлтэй болгож байгаа ийм сайхан зүйлүүд байна. Тэгэхээр одоо ийм өргөдөлтэй байна гэдэг их юм бол хамгийн ихний ээлжинд л эмнэлгийн тусламж авах нь маш зүйтэй. Гэхдээ нас маш чухал. 20-35 наснд их аятайхан нас. Энэ үед өндгийн ис болон эр бэлгийсийн чансаа нь хоёулаа яах нь сайн байна. Насны 35 наснаас дээшлэх тусам өндгийн исийн болон эр бэлгийн исийн одоо чанар нь муудна. Энэ хүн нөгөө өстэй толгой цайдаг тий нүгний цайгаа өгшин болдогтой адилхан тийм өөрчлөлт эсэд бас явагдчихэдэг. Тийм тул 40-с дээш наснда жирэмсэж байгаа эмэгтэйчүүдийн цөөнгүй хувьд нь одоо урган гажиг хөгжил үүсэх, давны хам шинжтэй хүүхэд төрүүлэх гээд онцгой тийм яах нь эрсдлүүд хүлээгдчихэдэг. Тэгээ биднээс хяналтын явцсандаа хамгийн ихний ээлжинд ээжийн насыг маш чухалчилж авч үзнэ. Ээжийн нас 35-аас дээш байх юм бол биднээс өндөр эрсдэлтэй бүлгийн ээжэд яах нь аавна тооцож үзнэ. Тэгээд тухайн эмэгтэйдээ хийгдэх одоо перинатал онцлогооны янз янзын шинжилгээнүүдэд санал болгоно, жирэмсний тээлцийн явцыг нь ажиглах, хянах ийм зүйлүүд байдаг байна шүү дээ. За хяналтанд орохоос эхэлж байгаа 20-35 нас төрөлтөд жирэмсэн болоход хамгийн тохиромжтой нас гэж байна. Энийг хэмжиж авахын тодруулъя. 20 нас. Одоо бол сүүлийн үед за аль болох эрт хүүхдээ болъё гэсэн бодолтой байдаг ч гэсэн амьдралын шаардлагаас шалтгаалаад 35-аас дээш наснда тэр байтугай 40 гарсан, 40 нэлээд гарсан хүмүүс жирэмсэн болоод хүүхэд гаргах сонирхолтой байгаад байдаг шүү дээ. Энийн ялгааг нэлээд сайн тодруулж. За ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо үндсэн тодорхойлтыг biz энгийн хүн ч гэсэн мэдчихвэл илүүтэхгүй гэж би боддог. Тийм ээ. Ерөөсө 20-35 наснда 2-3 жилийн зайтай 3-4 хүүхэдтэй байх юм бол дэлхийд дахинд их одоо боломжийн юм байна. Тухайн гэр бүлийн одоо санхүү эдийн засгийн ачаал, сэтгэл зүйн байдал нь гэж үздэг. Гэхдээ дэлхийн хөгжил одоо ингээ хөгжих тусам эмэгтэй хүмүүсийн нөгөө одоо нийгэмд эзлэх байр суурь алдахгүй байх, эмэгтэй хүн боловсрол их хөөж байна. Энтэй холбоотой нэг мэдсэн чинь 35 нас, нэг мэдсэн чинь 40 настай болчлоо. Одоо хүүхэдтэй болъё гэдэг. Болж байгаа хүмүүс байгаа. Гэтэл эдний дунд ч бас болохгүй хүмүүс байна. Тэгээс судлаа шинжилээд үзэхээр өндгөвч нь аль хэдийн үйл ажиллагаа нь зогссон байх тий одоо цэвэршилтийн өмнөх нөхцөл байдалтай би энэ төхөж очиж байгаа өндгөвч унтаа байдал шилжих гэдэг байхгүй юу. Тэгээ өндгөвч унтаа байдал шилжих юм бол өндгөвчнөөс өндгийс гадагшлах үйл явц саадна. Тэгээ биднээс энийг нууц шинжилээд тогтоочдөг тий одоо эмэгтэй хүний биеийн махбодод энэ эмэгтэй хүүхэд төрүүлэх чадамж байна уу үгүй юу гэдгийг манай Монгол улсад бас тийм шинжилгээний маш олон сайхан одоо тоног төхөөрөмжүүд, үзүүлэлтүүд нь ороод ирсэн. Биднээс хийж гин яг дэлхийн түвшинд ажиллаж гин. Тэгээ биднээс тухайн эмэгтэйдэд зориулсан дааврын шинжилгээг хийн, хэд тавийн онцлогоо хийн, тусгай одоо онцлогооны аргуудаа ашиглаад энэ эмэгтэй өндгөвч нь ажиллаж байна, ажиллахгүй байна, ийм эмчилгээ хийх ёстой юм байна, энэ эмэгтэйг урагшилжүүлэн суулгахад явуулах юм байна. Эсвэл үгүй байгалийн жамаараа 40 настай ч гэсэн хүүхэд болох боломжтой юм байна гэдгийг тогтоочдөг. Эмэгтэй хүмүүсийн 35-аас дээш цэвэршилтийн өмнөх хам шинжгээд л явж байхдаа өндгийн эсийн нөөц гэж яриад байдаг штэ. Өндгийн эсийн нөөц сүүлийн үеийн эмэгтэйчүүд багасж байгаа ч илүү, цаашдаа улам багасан ч билүү нэг юм бас сонсоод нэрээ одоо бас хүний бие организм өөрчлөгдөд байхад ийм болоод байгаа юм биш байгаа даа гэж бодсон. Ингээд ирэхээр чинь одоо 35-аас дээш наснда төрөндөө хүүхэдтэй болондоо гэж төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд одоо ингээд бүр бүх юм дуслаа шин. Ийм нэрээ судалгаа энэ төр байгаа юу? Байгаа. Дэлхийд маш олон тооны судалгаанууд хийгдсэн. Тэгээ өндгийн эсийн нөөц чинь 20-35 наснда хамгийн хангалттай хэмжээнд байдаг гэдгийг тогтоотсон судлаачид. Тийм бол эмэгтэй ээжүүдийг залуу эмэгтэйчүүдийг энэ 20-35 наснда хүүхдэд төрүүлээч гэсэн зөвлөмжийг дэлхий мессеж болгож өгөөд нь шүү дээ.
Тэг өндгийн эсийн нөөц гэдэг чинь хүний бие махбодод одоо хамгийн их эхэлж зогсдог, үйл ажиллагаан зогсдог зүйл бол ганцхан өндгөвч байгаа хүний бие махбодод. Бус нь зүйл бол уушиг зүрх те бүгд бол биднээсийг амьд байгаа цагт ажиллаад нас барахад зогсдог шүү дээ. Гэтэл өндгөвч бол цаг хугацаатай. За 44-өөс өмнөх насыг бол 35-аас 44 насыг бол нөхөр өчгөө хожуу нас гэж байгаа. За 45-аас 48 насыг цэвэршилтийн өмнөх үе гэж байгаа. 48-аас 52 цэвэршилтийн нас, 52-аас цааш менопауз буюу бүрэн цэвэршсэн нас. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлж бас өөрчлөгдсөн. Энэ юу вэ гэх юм бол 15-аас 49 насны эмэгтэйчүүдийг нөхөр өчгөө насны эмэгтэйчүүд гэж үзнэ гэсэн юм шинэ англи бий болж байгаа. Яагаад вэ гэх юм бол ганцхан манай Монгол улсад биш дэлхийд дахина эмэгтэйчүүдийн асуудал, жирэмслэх, хүүхдтэй болох асуудал чинь тулгымцсан асуудал болж байгаа. Тэ одоо Солонгос гэхэд нөхөр өчгөөний одоо коэффициент нь 0.7 байна, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхгүй байна. Сингапур 0.8 байна, хүүхдтэй болох хүсэлгүй байна. Би нөгөө яах нь өөрсдийнхөө эдийн засгийн өсөлт хөгжилтөө илүү их бодоод одоо нэг тийм сонин тенденци хандлага явагдаад байна шүү дээ. Гэр бүлтэй болохгүй байх, бие даасан байдлыг эрхэмлэх ийм зүйлүүд өндөр хөгжилтэй улсуудад ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгээд 40 наснд тэгэхэд бол энэ өндгөвчний нөөц чинь ерөнхийдөө зогсох, буурах, одоо тэг болох ч гэсэн хэмжээнд очсон байдаг. 40 гар насандаа жирэмсэн болчлоо гэж бат. Тэгээд ямар нэгэн байдлаар азар эхнэр нөхрийн зүгээс суур өвчнгүй байгаад эрүүл хүүхэд төрөхөд тэр нас агсан хойноо гаргасан гэдгээс хамаарахгүйгээр эрүүл хүүхдүү эсвэл 25 настай 45 наснда төрсэн хүүхд хоёрын суур одоо яс биеийн ялгаа гэж гарах уу эрүүл мэндийн хамгийн гол нь ээж аав эрүүл байгаа тохиолдолд 40 наснда ч гэсэн хүүхэдтэй болж болно. Яг би сая хэлээд байгаа 25-аас 30 наснд 35 наснд ихэнх эмэгтэйчүүд одоо 100% хүүхэдтэй болдог бол 40-оос дээш наснд энэ хүүхэдтэй болох магадлал нь 5-аас 10 байдаг ч юм уу. Тийм ээ. Үлдсэн одоо 85-аас 90% нь хүүхэд болохгүй байх, 5-аас 10% нь хүүхэд болох. Тэгээ ээж аавын эрүүл мэнд бол маш чухал. За ихтэй манай монголчууд хэлдэг штэ хожуу наснд олцсон хүүхэд энэ их адтай гэж хэлэгч хүн байдаг. Энэ адтай байгаагийн шалтгаан чинь ээж нь аав нь тухайн үедээ жирэмсний тээж явах явцдаа сэтгэл зүйн байдал нь сайхан эрүүл байсан, тайван байсан, ээж аав нь өвчин зовлонгүй байсантай маш их холбоотой. Тэгээ хүмүүс ингэдэг айлын 5 хүүхдийн 5 нэг ээж аавын хүүхдүүд байж 5 ондоо янзын зан аашдаг. Яагаад юм бэ тийм бэ гэх асуудаг. Тэ. Би тэгээ энийг бол ингэж боддог. Яагаад бол тухайн үед жирэмслэх үеийн өндгийн эс нь нэр бэлгийн эс нь шал өөр типүүд исэн байгаа байхгүй. Тий шал өөр одоо хүний нэг өндгийн эс чинь нэг өндгийн эстэй эвцэлдэхэд 200 сая эр бэлгийн эс үүсдэг гэж байгаа шүү дээ. Тэгээ ингээ явсаар байгаад тэгээ эмэгтэй хүний умаа гуурсаа болоо өтрийг дамжиж яваа зөвхөн нэг нь л яах нь энэ бэлгийн эсийн одоо өндгийн эстэй эвцэлдэж хүүхдтэй болдог гэж байгаа. Тэгээ эсүүдийн чанар болгон ондоо ялгаатай. Тий? Тэгэхээр өөр байх юм. Тий. Тэгээд түүнээс гадна тухайн үед жирэмсэн болох үеийн ээж аавын сэтгэл санаа, бодол, биеийн ачаалал эднээс ялгаатай байсантай холбоотой хүүхдүүд нь ялгаатай ааш цантай болж байгаа. Зарим эмэгтэйчүүд 4, 5, 6 хүүхэд төрүүлээл симбэлзээл гэдэг шиг тий бие хаанд нь өөрчлөлт орохгүй тэгэл ер нь төрөөл нэг 2, 3 сар болоод төрөөг юм шиг юм биеийн хэвэндээ орчдөг. Тэгэл нэг айхтар ядарч төрөхгүй ингээ цаанаасаа хүүхэд гаргаар заяаг тцэн юм шиг ингэж харагдаад байдаг. Зарим эмэгтэйчүүд бүр үнэхээр хэцүү хүнд тээдэг. За энэ ерөөсөө л нэг одоо мэдээж хүүхдэггүй байж болохгүй ямар ганц хүүхдтэй байлтай нэштэй гээл хүүхэдтэй хантайг л гаргадаг шүү дээ. Ийм ялгаа нэг эмэгтэйчүүдийн бие онцлогт байгаад байдаг юм уу? Энэ зөв хувь хүний л бие онцлог, байгалийн дасан зохицох чадвар, асуудлыг хүлээж авах, сэтгхийн онцлог тий. Ингээл энэ хувь хүний л өөрийнх нь бие махбодын онцлог. Түүнээс биш эмэгтэй хүн болгоно л хүүхэд гаргахад бол асуудал байхгүй. Байхгүй. Бие махбод нь ямар нэгэн одоо өвчин эмгэг байхгүй бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх боломжтой. Гэхдээ цаг хугацааны асуудал маш чухал. Тий 20-оос 35 наснд хамгийн чухал гэдэг. За хоёулаа хяналт руу орох гэж явсан чи би таныг бүр хажууд тийш нь далилтаа явуулчлаа. За эрүүл ээж яг хяналтанд орж байгаа бол тэдэн үзлэг хийлэгдэг, ийм үзлэг хийлэгдэг гэдэг. Бид нар жирэмсэн болол хамгийн түрүүнд
Өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод карта нээлгээл ингээл хяналтаа орол эхэлдэг штэ. Энэ хамгийн зөв хяналт уу? Эсвэл эмэгтэйчүүд ээжүүд сонголтоосоо шалтгаалаад өөр газар хяналтанд ороод ингээд явах шаардлагатай юу? Ерөөсөө хамгийн анхны зүйл өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж хяналтанд очино. За тэнд маань ээж маань эрсдэлт хүчин зүйл байхгүй, бие махбодын ахуй шөвчин байхгүй, ургийн өсөлт хөгжилт нь хэвийн, ээжээ нас маань одоо тий 20-35 наснда байгаа, өмнө зулбаж байсан өгүүлэмж, өмнө нь хүүхэд нь амьгүй өсөлтгүй болж байсан өгүүлэмж байхгүй байх юм бол тэндээ хянагдана. За харин ээжид жирэмсний тээлцээ явцад манс таталтын уртл буюу жирэмсний хаван, даралт эксэлт үүсэх, ээж зулбахыг завдах, тийм ээ, ургийн талаас эмгэг үүсэх, тийм үү, маш олон юмуд байна. Жирэмсэн чихэн шижин сүүлийн үед элбэг шиг хандлагатай. За ийм тохиолдолд биднээс хоёр дахь шатлал буюу дүүргийн эрүүл мэндийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд үзүүлнэ. За тэг эндээ хянагдчихад ээж маань яг одоо нэг эмнэлгүүдээ бол сонгоод төрөх боломжтой. Хяналтанд ороход эмэгтэйчүүдийн дийлэнх гаргаад байгаа алдаа юу вэ? Тоохгүй орхидог юм. Би угаасаа эрүүл гэж боддөг юм. Өгөхстой шинжилгээнүүдээ алгасаад байдгүй. Тим зүйлүүд ажиглагддаг. За ер нь хүүхдэн сайхан хэвийн жинтэй байгаа, ээжийн бие эрүүл байгаа ээжүүдийг ажиглаад байхад ихэнх нь яг 8 удаагийн хяналтандаа явцсан. Эмчийн заавар зөвлөмжийн дагуу одоо уудаг витаминууд байна, фолиум хүчлэлт юмсыг ууж байсан. Ямарваа нэгэн биед нь бие махбодын хазаалт үүссэн бол шууд эмчтэй очиж үзүүлж байсан эмэгтэйчүүд байдаг. Гэтэл одоо энэ хүүхдийн ургийн талаас бүтэлт үүсэх тийм ээ жирэмсний хожуу үеийн хортлого нэлээд хүнд явцтай явагдах, жирэмсний чихэн шижиг үүсэж байгаа ээжүүдийг ажиглаад байхад хяналтандаа хожуу хандах, хяналтандаа явахгүй байх. Энтэйгээ холбоотой нөгөө хоол тэжээл, шим тэжээлийн одоо алдагдал нь үүсэх, тийм ээ. Сэтгэл зүйн зохицуулга хийхгүй байх, дасгал хөдөлгөөн бас хийх ёстой ээжүүд маань. Энэ зүйлийн мэдээлэл аваагүйтай холбоотой ээжүүд өвчлөх байдлууд их ажиглагддаг. Тэгээ хяналтын ач холбогдол юу юм? Биднес нэгдэн тухайн ээжийн эрүүл мэндийн байдлыг ажиглана. За хоёрт нь ургийн талын хяналтыг хийнэ. За гуравт нь тэгээ хинжээх авсаа жингийн өсөлтийг сайн ажиглана. Хэд их чинь 7 хоногт нэг 300-аас 500 г жирэмсний хугацаанаас ялгагдаад нэмдэг байхгүй юу? Гэтлнээс бага нэмээдээвэл хүүхдийн өсөлт дутуу байна гэсэн үг. Хэд их 500-аас дээш их нэмээдээвэл ээж хавганж байгаа мó? Ээжийн жингийн илүүдэл болоод байгаа мó? Юу вэ гэдгийг бид бас ялгаа онцлно. За тэгээ үзлэг болгондоо биднээс ээж зөвлөгөө өгнө, хоолтын, дасгал хөдөлгөөний, сэтгэл зүйн шинжилгээг өгөх, тийм ээ. За тэгээ улмаар биднээс тухайн эмэгтэй бүр анхны хяналтанд орохдод нь тухайн эмэгтэйд хүчирхийллийн асуудал байна уугүй юу гэдгийг бүр хайж олж биднээс тэмдэглэж бичдэг. Манай их байх эмэгтэйчүүдийн эмч нар. Тэгээ хяналт гэдэг бол маш чухал. Маш чухал. Хяналтанд оройтож орсноос шалтгаалаад жоохон хойр хандснаас шалтгаалаад үүсэх асуудлууд их байгаад байдаг шүү дээ. Одоо энэний нэг нь савны гадуурх жирэмслэлт гэж бас ойлгоод байдаг. Тестээр үзчихэл жирэмсэн болсон байна уугүй юу гэдгээ харж явж байгаад эмнэлэг дээр очихгүйгээсээ шалтгаалаад харамсалтай болсон байдаг. Тэгэд нэг үнд өвчөө ахуулах гэдэг ийм эрсдэлд хүрдгийм байна л шүү дээ. Хэрвээ түүнийг хяналтанд орсон бол өөр дэшмэгдүүлэгч байд юм иймэрхүү эмчилгээ хийж болох тохиолдол байдаг. Энийг та тайлбарлаж өгөөч. Магадгүй ийм алдаа гаргаад нэг үнд өвчөө ахуулсан тохиолдолд тэр эмэгтэйд цаашдын энэ хөржихийн хүүхэд гаргахад нь ямар асуудал юу нөөсөв? За маш гоё чухал асуулт байна. Тэгээ манай эмэгтэйчүүдэд их тохиолдож байгаа. Яг нэг ман гаднах жирэмслэлтийн тоо давтамж сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн одоо 20 жилийн хугацаанд одоогоос 30 жилийн өмнө ухаандаа 7 хоногт нэг л хагалгаа байдаг гэсэн бол одоо өдөр болгон 2-3 хагалгаа байна. Тэгээ эн чинь давтамж нь нэмэгдэж чинь гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгээ ухаандаа хяналтандаа очоогүй ээж маань тестээ үзээд би жирэмсэн байна. За тэгж явж байгаад нэг очиндоо гэж ятал нэг өдөр хэвлийн өвдөөд, базалж өвдөөд, тусаалтаад ухаангүй болоод эмзэгт очдог. Очоо үзэхэд ман гаднах жирэмсэн гэсэн онш. За ман гаднах жирэмсэн оншны ерөнхийдөө 95% нь гурсан хоолойд байрладаг. Тэгээ энэ гурсан хоолойд байрласан байгаа тохиолдолд биднээс гурсан хоолойг нь одоо нэгэнт хэвлийн хөндөд гурсан хоолой антумын бүтцээ алдсан бол биднээс мистас хийж аавна. Гурсан хоолойг. За сүүлийн үед одоо манай Монгол улсад их байхын салбарт одоо дугангийн мистас болон метотрексат эмчилгээ буюу ман гаднах жирэмснийг эмээр хайлуулах эмчилгээ нэвтрээд маш олон жил болж байна. Энэ их ач холбогдолтой. Гэхдээ тодорхой заалтаар ээждэг хийн.
Тийм ээ. Юу их юм бол нэгд нь тухайн эмэгтэйд одоо даралт болно, пульсэнд хэвийн үзүүлэлттэй байгаа. Нөгөө ман гаднах жирэмс нь хагараагүй, бүтэн байгаа. За ийм байгаад хэмжээ бас их чухал байдаг. Биднээс ХТВ онцлогоонд үзээд үс сурын хэмжээ 30 мм буюу 3 см-аас илүүгүй байх юм бол биднээс эмийн эмчилгээг зөвлөмж болгодог. Энэ эм нь яадаг вэ гэх юм бол тухайн гурсан холоон хөндөд байгаа өөр хөвгөлийн эсгийг хайлуулад тухайн эмэгтэйн анатомийн бүтцийг хадгалдаг байх юм шүү дээ. Ийм сайхан дэвшилтэд эмчилгээний Монгол улсад байгаа. Тэгээ яа сая хэлдэг шиг эмчит үзүүлээгүй хяналтгүй явж байгаад тус гараад байна. Тэгээд ингэж байгаа гинт хэвлэлийн үндэд таарах юм бол мэдээж мис заслыг. Тэгээ мис заслыг тэгээ өндгөвчийг бол авахгүй бид ус гуурсан халааг наавна. Өндгөвчийг авахгүй гэдэг чи одоо тэр үйлдвэрлэж байгаа өндгөөс нь бол хэвэн өндгөвч нь бол хэвэн байна. Гэтэ өндгөвчөнд бас ман гаднах жирэмсэн тохиолдох маш ховор тохиолдлууд байдаг. Ихэнх нь бол гуурсан халаатай байдаг. Тэгэхээр нэг гуурсан хоолой байхгүй одоо нэг өндгөвчтэй гэж эмэгтэйчүүд яриад байдаг. Гэтэ энэ бас буруу яриад байт юм байна. Энэ тохиолдолд жирэмсэн болоход хэр бэрхшээл учрах уу? Яг ингээд 50% багасч байгаа гэсэн үг юм уу асуудалгүй юу? Мөн зөв. 50% багасч чинь гэсэн үг. Тий. Гэхдээ мэдээж хэвлийн үндэд хагалгаа хийгдсэн байх юм бол хэвлийн үндэд чинь бас наалдаж сүүснэ, тийм ээ? Тухайн хүндээ мэдээж 100% үүсэх албагүй. Зарим ээжүүдийн хэвлийн үндэ маш гоё байдаг. Наалдас байхгүй. Гэхдээ үүсгэгчээс шалтгаалаад бас хэвлийн үндэд наалдас үүсэх юм байгаа тохиолдолд дараагийн жирэмслэг үйл явцаас алдагдах юм тохиолдно. Тэг ерөнхийдөө ман гаднах жирэмсэн чинь 80% шалтгаан нь бас нөгөө бидний өмнө хэлсэн эмэгтэйчүүдийн өрөвсөл төвчөнтэй холбоотой. Тэг эмэгтэй хүмүүс маань ерөөсөө одоо энэ жирэмслэлтийн үйл ажиллагаа алдагдах, ман гаднах болох, дуу золбох, өсөлтгүй, аймгүй ийм болж байгаа тохиолдолд эмчит л хандна. Энэ тэндээс асуух шаардлага байхгүй. Яг жинхэнэ эмэгтэйчүүдийн эмчит хандаа шалтгааныг хайх, тоогч халдварын шинжилгээ, хүний папиллома вирусын шинжилгээ, эмэгтэйчүүдийн одоо нян ургуулах шинжилгээ, наацын шинжилгээ бүгдийг нь хамтд нь өгжиж биднээс шалтгааныг олж чадна. Харамсалтай юм болоод нэг өндөвч гуурсаа ахуулчлаа гэж бодоод эмнэлгээр явууг эмчит үзүүлж эмчилгээ хийлгээгүй байж байгаа. Суурин эмчилгээг бол нөгөө гуурсаа алдах эрсдэл байгаа. Орох нь шүү дээ. Байгаа. Угаасаа дахин давтан уман гаднах жирэмсэн болдог тохиолдол цөөнгүй байгаа. Тий. Ээжүүд ялангуяа 2 дахь уман гаднах жирэмсэндээ бүх эмчийг онш тавихаас өмнө эмчээ уман гаднах шиг болоод ах шиг байна. Яг л миний өмнө өгжсэн шинж тэмдгүүд ажиглагдаад байна гэж өөртөө бидэнд хэлдэг. Энэ бол нэлээд анхаарал тавьж байгаа хянуур байгаа ээжүүд ингэж яваад байна. Ингэхгүй хойр хандах юм бол тэгээд маш том эрсдэл асуудалд үүсгэх нь шүү дээ. Маш аюултай. Амьдрал ярих. Тэгээ уман гаднах жирэмсний үед чинь гуурсан олоо анатомийн бүтц нь алдагдаад задрна шүү дээ. Ургатна гэсэн. Тэгэд хэвлийн үндэд 2500-аас 4000 мл болтлох баг бүх цусаа юулсан тохиолдолч байдаг шүү дээ. Ийм хүндгцүү нөхцөлд манай их урах эмэгтэйчүүдийн эмч нар маш олон тохиолдолд ээжүүдийн амь насыг хангалттай аваачаасан сайхан түүхүүд зөндөө байна бидэнд. Хоёул үргэлжлүүлээд бид хоёрын дараагийн таны зөвлөгөө өгсөд кесар хагалгааны талаар ярилцсанаа. Тэрнээс өмнө энэ шинжилгээнүүд дотор тоорчин шинжилгээ, папиллома вирусын шинжилгээ гэж та дурддагсан шүү дээ. Би одоо 35-аас дээш наснда жирэмслээгүй болохоор энэ тоорчин шинжилгээг ингэж ойлгоод байсан. 35-аас дээш наснда жирэмсэлж байгаа тохиолдолд энэ тоорчин шинжилгээ өгөх ёстой. Түүнээс бусад одоо 20-35 наснд асуудалгүй юм болов уу гэж бодоод за одоо бүх эмэгтэйчүүд өгсөй болсон юм. Ерөөсөө жирэмсэн болж байгаа, жирэмсэн болохыг төлөвлөж байгаа бүх эмэгтэйчүүд л өгөх нь зүйтэй. Биднээс өвчтэй байна уугүй юу гэдгийг бас мэдэхгүй шүү дээ эмэгтэй хүн. Зарим эмэгтэйчүүдэд огт шинж тэмдэг байхгүй. Тэ ингээ эмэгтэйчүүдийн үзлэг хийн, тол тавиад үзлэг гэн аягүй сайхан. Юу ч мэдэгдэхгүй. Тэгсэн байж зулбаад байдаг. Жирэмслэхгүй байгаад байдаг. Тэгэхээр биднээс заавал энэ шинжилгээ хийж үндсэн шалтгааныг л олж тогтооно. Үндсэн шалтгаан гэдэг чинь энгийн үүсвэр эсвэл вирусын үүсвэр гэдэг байх юм шүү дээ. Ян чи яад юм бэ? Эмэгтэй хүний одоо бүтрэнд байглаад жирэмсэн болж байгаа үед номоо үзүүлгөөр нь дамжаад энэ чинь бичил биетэн шүү дээ. Тэ? Тэгэл нөгөө нэг ураг орчмын шингэний бүрхүүлийг өрөвсүүлээд тэнд нь ингээд нэмгэн болгоод усыг гадагшлуулна. Эсвэл ургийг нь өвчлүүлнэ. Тээж байгаа хөвгтийг нь. Тэгээд тээж байгаа хөвгт чи ихээсээ халдвар аваад амьгүй өсөлтгүй болох үндсэн шалтгаан болдог. Энийг бол шинжлэх ухаанд огтоодсон. Тийм тул ээжүүд одоо хөвгтөө болохыг төлөвлөж байгаа, хосууд сайхан хөвгтөө болёо гэж төлөвлөж байгаа бол
хувь хүмүүс эрүүл мэндэ маш сайн шинжилүүлэх нь зүйтэй. Хяналтанд орох гээд очихоор жирэмсэн эмэгтэйчүүд заавал өстөө шинжилгээний ингээ байж байгаа шүү дээ. Тэргээ барайл ингээ шинжилгээгээ өгөөл явдаг. Энэ дотор энэ тоорч байдаг юм уу? Эсвэл арай ороогүй байгаа юу? Хэрвээ байхгүй бол эмчтэй хилээд өгөх ёстой юу? Сүүлийн үед бас энэ жагсаалтан дотор магадгүй ороогүй байжгаад нэмэлт ийм шинжилгээ өгөх шаардлагатай болсон шүү гэсэн ийм шинжилгээнүүд байна уу? Байгаа. Тийм. Ухаанд одоо Б бүлгийн стрептококкийн шинжилгээ гэдгийг одоо 2020 онд оруулсан байгаа тийм 24 онд оруулсан. За энэ яад юм бэ гэх юм бол нөгөө төрсний дараах их нярайн үжил халдвар одоо нярайн уушигны хатгалгаа нярайн үжил халдварын гол үндсэн шалтгаан болдог эмгэг байгаа байхгүй юу. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд энийг жирэмсний 35, 36, 37 хоногтод нь ээжид заавал үздэг. Тэгээ энийг бол ээжийн хошног болон бүтээгнээс нь шинжилгээ авч үздэг. Хэвээ нэмэх байх юм бол тухайн эмэгтэй төрөлтийн 1-р үе эхэлсэн үед нь шууд антибиотик эмчилгээг төрөнд хүртэл нь хийнэ. Тэр нь яаж байгаа юм бэ? Нөгөө ихээс урагт хүүхдэд халдвар дамжихыг хамгаалж байгаа байхгүй юу? За ялангуяа төрөх замаар төрж байгаа тохиолдолд хүүхэд маань ээжийнхээ өтрөгийг төрөх үед ингээд мэдээж ингээд өтрөөнд хүрэлцээд халдвар авдаг байхана шүү дээ. Тэгээд тэр нь одоо нөгөө ихийн ялгац байгаа тий. Тэг ялгацыг хүүхд чинь залгина. Тэгээд энэ хотоодноос нь залгигдаад хотоодноос нь дамжаад усанд нь шингээд ихээс төрөхтэй яах нь уушигны хатгалгаатай байж болно. Арсны тууралтууд үүсч болно. Амьсгал дутагдлын хам шинж үүсэх гээд маш олон юм үүсдэг. Хамгийн гол аюул нь бол нярайн үжил халдвар байгаа. Энийг дэлхийд тогтооцсон тул одоо энэний вакциныг бүтээх гээд дэлхий ажиллаж байна. За манай Монгол улсад энэ сайдын тушаалд орсон маш сайшаалтай. Одоо эмнэлгүүд бас энэ шинжилгээнүүдийг хийгээд эхэлж байна. Ээжүүд энийг бас өгж явах нь маш зүйтэй юм аа. Хэлээ. За бас нэг асуулт. Яг өөрөө төрж байгаа өөрөө гэж яриад та өөрөө төрж байгаа эмэгтэйчүүд хідэн хүүхэд гаргасан ч одоо эмэгтэй хүний сав нэмэгэрнэ дахиж жирэмсэн хүүхэд төрүүлэх тех боломжгүй болно гэсэн юм байдаггүй. Кесар хагалгаагаар төрж байгаа бол ийм заалт байгаад байдаг шээ. Харин хэвийн жирэмслэл төрүүлэлтэнд байдаг юм болов? Тийм байхгүй. За ерөнхийдөө яг олон хүүхэд төрүүлэх тусам умаан булчингийн хан нэмгэн болно гэхгүй. Харин умаан булчингийн ширхгийн агших чадварх нь яг нь сул болно. Тэг олон турсан ээжүүдэд юу хүлээгдэж байдаг вэ? Хамгийн гол аюултай юм нь турсны дараах тусаалталт хүлээгдэж байдаг. Тий. Яг гэвэл нөгөө умаан булчин чинь хит олон төрөлтөөс шалтгаалаад нэгдэн нас нэмэгдэнэ. Төрөлтийн тоо нэмэгдэхэд ээжийн нас хойшлчлаа шүү дээ. Тэгээ 35-аас дээш нас чинь яагаад эрсдэлтэй гэж бид үзээд байгаа юм. Нөгөө булчингийн агших үйл ажиллагаа алдагдана. Сул болно гэсэн үг. Энэ алдагдсантай холбоотой төрөлтийн явцад ээжийн нөгөө бадалт нь идэвхчихгүй байх, усан цагаас өмнө гарах, тусны дараа цус алдах ийм аюултай эрсдлүүд хүлээгдэж байдаг. За манай их барахын эмч нэг яадаг. Биднээс энэ бүх асуумжийг авна. 5 хүүхэд төрүүлсэн, 1 удаа зулбсан, 1 удаа эмгүү болсон. За энэ маш онцгой анхаарал татах хүн биш шүү. Энэ төрөлтийн явцад юу ч тохиолдож болзошгүй. Ингээ биднээс төлөвлөгөө зохиодог. Тэ ээжийг хамгаалах. За сав нэмгэрээд дахиж хүүхэд гарах боломжгүй болох уу? Тийм байхгүй. Тийм ээж хүүхэд болох юм бол хэдэн наснаас төрж болно. Гол нь цус алдалт хүлээгдэж. Харин кесар хагалгааны үед ба штэ тийм ээ. Хувьд олон дахин кесар хагалгаа хийх юм бол ээжийн амь насанд уурт нь эрсдэлтэй зүйл хүлээгдэж идэг. Энэ юу вэ? Нөгөө кесар хагалгааны сорвин дээр ихс бэхлэгдэх, ихс эмгэгээр бэхлэгддэг. Энэ бэхлэгдсэн ихс маань бүгд давсагны ханыг нэвтлээд бэхлэгдсэн тохиолдлууд цөөнгөө тохиолддог. Тэгээ энэ хагалгааны явцад явцыг одоо маш их хүнд болгох те их амь нас одоо эрсдэлгүй цус алдах тийм аюултай нөхцөл байдал үүсдэг байхгүй юу. Тэгээд дэлхийд дахинд бол энэ ээжүүдийг бол 3-аас олон удаа кесар хагалгаа хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Ер нь одоо 4-т кесар хагалгаа хийлгэж байгаа ээжүүдийн хагалгаа нэлээд хүнд явагддаг. Энэ нэгсийн бэхлэлтээс шалтгаалж байгаа. За кесар хагалгаар хоёлоо одоо ингээд дараагийн сэдв рүү шилжээ. Ер нь кесар хагалгаагаар төрсэн эмэгтэйчүүд, өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд гэдэг нэг юм жоохон бие биенийгээ юу гэдэг хоёр хуваагдах хандлага их бага хэмжээгээр ажиглагддаг. Яг гараа өргөд кесар хагалгаанд орсон юм шиг зан зарим эмэгтэйчүүд нэг гадаа орохдаг байхгүй. Ягаад гэвэл кесар хагалгаагаар төрсэн бол ямар ээж гэх хэвдээ гэл тэр хүн чинь хүүхдээ болоод өөрийгөө аврахын тулд уг нь ийм сонголт хийж байгаа штэ. Тэгэхээр энийг та нэг сайхан нийтэд нь хэлж өгөө. Ер нь яагаад кесар хагалгаанд ор тий. За тийм
ойлголт байдаг бас жоохон тийм тааруул байна тийм ээ. Би бол эмэгтэй хүний хувьд тэгж бодож байна. Их болон хүүхдэд төрүүлнэ гэдэг бол адилхан л нийжил ойлголт. Зөвхөн тухайн одоо хүүхдэд төрүүлэх одоо арга зам нь юу байсан бэ гэдгээр л ялгаатай. Ээжүүд бол тэгэж сайн дурын үндсэндээ кейсрүү хагалгаа хийлэгдэг юм манай Монгол улсад бол байхгүй. Манай Монгол улсад бол эхийн заалт байгаа. Тээж байгаа хүүхдийн заалтаас эрүүл мэндийн заалтаас шалтгаалж энэ кейсрүү хагалгааг сонгодог. Адилхан л их болох одоо гавьяатай, баатарлаг тийм үйл явдал байгаа. За яг төрөх замаар турж байгаа тохиолдолд ээж бол маш их өвдөлтийг мэдэрч тийм ээ. Маш их удаан хугацаанд өвдөж, бие махбодын сэтгэл санааны өвдөлтийг туулж хүүхдээ гаргаж байгаа. Тийм үү? Кейсрүү мастасл гэдэг бол ээжийн сонголт биш. Ангаах ухааны сонголт их хүүхдийн эрүүл мэндийг аврахын тулд хийж байгаа ийм өвөрмөц одоо яах нь сонголт болж байгаа. Энэ маань энэ сонголтыг хийлгүүлж байгаа ээж маань өөрийнхөө бие махбодыг одоо тий мастаслын аргаар зүсүүлж эрүүл мэндээ золиослон хүүхдтэй болж байгаа аахгүй юу. Тэг хамгийн гол нь энэ кейсрүү хагалгааны гол үндсэн зорилт нь ээжийг эрүүл байлгах, амьд хүүхэд, сайн эрүүл мэндтэй хүүхэд авахд л чиглэгдэж байгаа. Тэгэхээр одоо зорилго нь яг адилхан болж байгаа аахгүй юу. Эрүүл их байх, эрүүл хүүхэд авах. Тийм ээ. Тэг очиж байгаа хүсэж байгаа одоо шийдэгдэж байгаа арга зам нь ондоо боловч яг нэг зорилгын төлөө эрүүл их, эрүүл хүүхдийг авж байгаа одоо эхийн сэтгэл зүйн маш том одоо оюуны болон бие махбодын сэтгэл зүйн одоо ийм хүн төвхтэй байдлыг даван туулж их болж байгаа маш гавьяатай тийм баатарлаг үйл явдал байхгүй юу. Тийм ч айв адилхан. Одоо зураг бичлэгийн эмэгтэйчүүд бие биендээ тэгж хандаж явуусаа болохгүй. Энэ бол маш хүнлэг биш. Тийм одоо буруу зүйл байна гэж би эмчүүний хувьд дүгнж байна. Зарим нэг зураг бичлэгийг харахад хийсвэр хагалгаанд орох гол хэвтэж байгаад л мэдээж орж байгаа шүү дээ. Тэгэхээр хэвтэж байгаад л хүүхэдтэй болчоод бид нар ингээл маш хэцүү байдаг өөрөө төрнө гэдгээд ингээ ярьж байгааг баггүй сонсч ийсэн. Хийсвэр хагалгаа гэж юу н хэр хүнд хагалгаа юм бэ? Зарим хүмүүсийн ойлгоод байдаг шиг биеийн амрыг хараад гицээ зүсүүлэл хүүхдээ гаргаад ирж байгаа хэрэг юм уу? Ямар процесс өрнөд байна? Энэ бол маш хүнд хагалгаа шүү дээ. Кейсрүү хагалгаа гэдэг бол хүн хагалгааны тоонд багтана. Яагаад вэ? Ихэнх хүүхдэд төрүүлэхийн тулд 8 давхар бие махбодын 8 давхар үеийг зүснэ. Тэгээ кейсрүү хагалгааны явцад доогуур турсан ээжтэйгээ жишгэд дундаж цус алдалт нь 1000 мл болон түүнээс дээш байдаг. Тэгээ бие махбодынхаа 1 литр цусыг алдна гэсэн үг. Тэгэхээр чин бие махбодын хувьд ийм том хүнд сорилтыг туулж явж байгаа тул энэ бол амархан хагалгаа биш. Түүнээс гадна одоо кейсрүү хагалгааны хийхд одоо мдээгүй зүйлгийн арга нь бас их өвөрмөц байдаг тийм ээ. За тэгтэл ээж чинь энэ мдээгүй зүйлгийн нуруу нуусны одоо мдээгүй зүйлийг давж туулж байна. Хэвлийн өмнөд ханаа 8 үед авах зүсүүлж байна. Хагалгааны дараа эхний 6 цаг босож чадахгүй эмчийн хяналтанд орон дээр хэвтдэг тийм ээ. Яагаад вэ гэх юм бол нөгөө унтуулгын бодис гараагүй байгаад бол явж чаддгүй. Хүний одоо иргэшээлт байдаг. Тэгээ кейсрүү хаалгаа хийлгэсэн ээжүүдээ бид бас маш их хайрлж, хүндэлж, тэдний зовлонг ойлгож, яг л надтай адилхан их хүн болох гэж энэ зүтгэсэн эмэгтэйчүүд шүү дээ гэдэг өнцгөөс бид бас харж харах өнцгөө өөр болох нь зүйтэй. Их хүнд хагалгаа авах. Маш хүнд хагалгаа шүү дээ. Яаж чийдэгдэж болно? Хагалгааны явцад юу ч үүсэж болно. Кейсэр хагалгаа хийх шаардлагатай гэсэн заалт хамгийн эрттэй, хамгийн оройдоо хэдэд тодорхой болдог вэ? За 2 янз байгаа. За нэгдэн тухайн эмэгтэй маань жирэмсний тээлтийн явцдаа одоо жирэмсний хожуугийн хордлого маш хүнд явагдчихж болно. Одоо биднээс энийг манс таталтын ууртал гэдэг. Одоо ээжүүдийг жирэмсний эмгэгэн тасаг гэж байгаа тийм ээ. Тэнд төвчж байгаа ээжүүдийн ихэнх хувь нь энэ манс таталтын ууртлын хөнгөн хүнд явцтай хөвцөн байдаг. Хүнд явцтайг нь бид нүсхийн амьдруулах эрчим тэмчилгээний засагтай эмчилдэг. За хөнгөн явцтайг нь яах нь тасаг тэмчилнэ. За ийм ээжүүд маань шээсэнд багсах, шээсээр уурга алдах, хөл гар, нүүр, хөвлийн хавгнах шинж өгдөг. За энэ маань ихсийн тутмагшил үүсгдэг. Гол аюул нь. Ихээс ихслүү очиж байгаа цусан хангамжийг яах нь алдагдуулдаг байна шүү дээ. Тэгэхээр чи ийм манс таталтын урталтай ээжүүдийн хүүхэд нь бас яах нь тээж байгаа хүүхэд нь бүтэлттэй байна. Өсөлт хөгжилтөнд саатах ийм аюул эрсдлүүд хүлээгдэж байдаг. За ингээ эмийн эмчилгээ аваад идэхгүй байгаа ийм хүнд нөхцөлтэй байгаа үед биднээс төрөлтийг нь эхийн амнаас ургийн амнасыг аврахын тулд кейсрүү хаалгаа хийж шийднэ.
За дараагийнх нь нөхцөл нь бас маш олон заалтайгаа. Би зүгээр одоо энгийн хэллэгээр ярихын тулд цөөхөө идэхнийг л авъя. За хүүхдийн байгаль нь хүндлэн байж болно. Энэ эмэгтэй 35 настай ганцхан хүүхэдтэй болох гэж байгаа. Тэгэх юм бол эхийн болон хүүхдийн заалтаар нь хүндлэн байгаль доошо төрөх боломжгүй кейс рүү хаалгаа байна. За одоо нөгөө нэг өмнө кейс рүү хаалгаа хийгдсэн. Кейс рүү хаалгааны сорилт нь ихсэн очоо бэхлэгдсэн. Ихс төрүүлэлт үүссэн. За ийм тохиолдолд доошоо төрөх боломж байхгүй. Энэ тохиолдолд их хүүхдийн амь насыг аврах үүднээс эмч яах нь кейс рүү хаалгаа төлөвлөнө. Жишээлх юм бол ингээд маш олон заалтууд байдаг. За өшөө бас нөгөө яг төрөлтийн явцад хоёр дахь нь үүснэ. Энэ юу усан цагаас өмнө гарчдаг. Бацалтын хүч нь маш их идэвхгүй байх. Эмийн эмчилгээ хийгээд үрдөнгөө. Гэтэл одоо энэ төрөлт хэд удаа явагдах юм бол хүүхэд бас бүтэх аюул үлэгдэж байгаа. Биднес чи хоёр хүний амьтаа одоо хамгаалдаг хүмүүс шүү дээ. Их эмэгтэйчүүд эмчигдэг бол. Тэгээ хүүхдийн амийг аврахын тулд бас кейс рүү хаалгаа их заалт болно. Тэгээ энэ эмэгтэй бол сонгож гээгүй, энэ эмэгтэй болон хүүхдийн эрүүл мэндийн байдлаас үүсэж хагалгаа хийгдэж байгаа тул эмэгтэйчүүд биднес бие биенээ маш сайхан ойлгож хайрлах хэрэгтэй шүү гэдэг нэмчилье та бүхэнд. Эмэгтэй хүнийг гадна талаас нь хараад энэ эмэгтэй ер нь нэг юм яриа байгаад байдаг штеп. Өө ийм том сайхан өндөр том таацтай юм чи шууд өөрөө төрчнөө гэл. Энэ жижигхэн эмэгтэй одоо яаж төрөндөө гэл. Яг энэ биеийн байдлаасаа төрөлт өөрөө төрж чадахгүй гаднаасаа харагддаг юм уу? Биеийн онцлог байдаг юм уу? Би одоо жишээ нь кесар хагалгаагаар төрдөг ээжүүдийн төлөөлөл. Гэхдээ яг төрөх явцад би гинт хагалгаанд орж исэн. Яг тэгэхээр бас л намайг одоо өндөр чадцтай юм чи өөрөө төрнө гэ би ч гэсэн өөрөө ингэж итгэлтэй орсон боловч одоо бас эрүүл мэндийн шалтгаанаас болоод гив гинт нөхцөл байдал өөрчлөгдсөн байхгүй. Тэгэхээр энэ яг юу болдг юм бол? Яг юм гив гинт өөрчлөгдөх нөхцлүүд байгаа. За яг эмэгтэй хүний биеийн байдлыг биднес ажиглаад энэ сайхан биетэй юм. Ер нь бол 155-аас 155 см-аас доошх эмэгтэйчүүдийг биднес уйтан таацтай гэж үздэг. Ясны бүтцэн жижигхэн те таазны хэмжээ бага байдаг. За уйтан таацтай байсан ч гэсэн хөөгд дөрүүлж болно. Зүүн Азийн бүс нутгийн ихэнх эмэгтэйчүүд жижигхэн намхан 155 санж 150 санжийн байдаг те. За тийм тул ийм бие тааз багтай бие жижигтэй эмэгтэйчүүд хүүхдийн жингээ нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй. Хамаагүй замбраагүй хоолж болохгүй. Янз янзын витаминыг одоо эмэгтэйчүүд маш их уудаг. Эмчийн хяналтын дагуу витамин уу. Тэгээ чи илүүдэлчин үсгээс биднес яах нь хамгаалах хэрэгтэй ээжид зөвлөгөө өгнө. Одоо дасгал хөдөлгөөн гэж аягүй их ярьдаг болсон. Тэгээ дасгал хөдөлгөөн маш чухал. За одоо хэвийн биеийн өндөртэй байдал те 160 170 байсан ч кейс рүү хаалга хийлгэж болно. Би нөгөө өмнө хэлсэн их болон хүүхдийн эрүүл мэндээс шалтгаалаад кейс рүү мистаслих заалт тухайн төрөлтийн явцад шууд үүсэж болно. Тэгээ төрөлтийг биднес таамаглахын эцэсгүй байдаг зарим тохиолдолд. Сайхан доош нь төрөндөө гэж бодож атал өвдөлт нь эмийн одоо нөлөөг авахгүй байх. Эмийн нөлөө авсан ч гэсэн хүүхэд нь бүтгээд байх. Тэгэхээр чи их байх эмэгтэйчүүдийн эмчийн болон тухайн эхийн, тухайн гэр бүлийн үндсэн зорилго бол амьд хүүхэдтэй болох, их амьд байх, сайхан эрүүл хүүхэд авах гол зүйл байгаа шүү дээ. Тийм бол энийг кейсээр шийдэж. Кейсээр шийдэж байна. За кесар хийлгэж байгаа ээжийн хувьд бол эрүүл мэндийн шалтгаанаас болоод ингээд сүлд нь одоо тэнхрэхэд хэцүү байдаг, хөөхөн цүү ардгуу гэдэг асуудлууд бол ингээд ард дээр нь зөндөө олон байгаад шиг санагдаад байдаг. Хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг бол хүүхэд яг доогуура ээжээсээ өөрөөрөө төрөөгүй хийсвэр хагалгаагаар төрсэн хүүхдэд ямар нөлөөтэй бол одоо жишээ нь авах ёстой аминд юм авахгүй тий биеийн хувьд эрүүл байна, тийм байна гэсэн ялгаа байдаг болов. За дэлхийн энийг судалж байна. За тий байгалийн жамаар одоо ээжээсээ төрсөн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилт, оюун санааны хөгжилт ямар байна, кесар хаалга хийлгэсэн хүүхдүүд ямар байна гэж судалж байна. Тий яг манай Монгол улсад одоо энэ төлөв хийгдсэн биднес хүүхдийн өсөлт хөгжилтийг удаан олон жил даасан судалгаа одоохондоо хийгдэг байна. Удахгүй энэ хийгдэх байх гэж итгэж байгаа. Гэхдээ ингээ хүүхдүүдийг бол ажиглахад төдийлөн ялгаа байхгүй байгаа байдал ажиглагддаг. За яг төрөх замаар төрж байгаа тохиолдолд хүүхэд маань нөгөө энэ ертөнцид мэдлэх дасан зохицох чадвар нь илүү их сайн байдаг. Яг бол нөгөө дүлэлтийн явцад, бацалтын явцад хүүхэд маань бага агцгийн одоо ээжийн таасны хүндэд маш удаан ингэж явдаг байна шүү тий. Энэ нөгөө дасан зохицлыг нь илүү их нэмэгдүүлдэг гэж үздэг. Кесар хаалгаа бол тийм зүйл байхгүй. Ээжийн одоо хөвлийн умайг зүсээд хүүхдийг гинт авч байгаа шүү дээ.
Гэтэ энэтэй холбоотой янз янзын байдлууд зарим нь ажиглагддаг. Кесар хагалгаа нь яг цаг үеэ олж хийсэн байгаа тохиолдолд хүүхдийн эрүүл мэндийн байдал сайн байх. Эсвэл ээж одоо маш эмнэлгийн хяналтанд явахгүй байжгаад тийм ээ маш их цус алдаад, их стрүүлттэй, их сохролттой эмнэлэг дандах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд манай эмчнэр бол маш богино хугацаанд арга хэмжээ авч кесаромистас хийдэг. За эмчилгээтэй хөгдөж байна, эмчилгээгүй хөгдөж эмнэлэг тохиолдол байна. Тэнийг бол тухайн үед нь эмнэлэг зохицуулж хүүхдийн биеийн байдлыг үнэлж эмчилгээ хийж биднээс амь насныхын төлөө өдөр шөнөгүй тэмцэж идэг. Тэгээ их хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаална гэдгийг л ихсэн ойлгох нь зүйтэй ээжүүд. Анхны төрөлт төлөвлөгөөт эсвэл гинтийн шаардлагаас болоод хаалгаагаар төрөөд дараагийн хүүхэд гарахад өөрөө биеэ бэлтэж агаад сорив юугаа ажиглаж агаад өөрөө төрнө гэсэн байдгийн болов уу? Эсвэл анхны хүүхэд хаалгаагаар төрчөөд дараагийн хүүхэд ингээд ерөөсөө хаалгаагаар төрхөөс өөр нөхцөл байдал одоо заавал тийм байдалд орох уу? За одоо наадах чинь дэлхийд дахин одоо энэ кесар асуудлыг маш их судалж байгаа. Яагаад вэ гэх юм бол ганцхан манай Монгол улсад биш дэлхийд дахинд энэ асуудал чинь маш кесар хагалгааны давтамж маш их нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо сая Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Кейптаун хотод дэлхийн их барих эмэгтэйчүүдийн холбооны хурал болсон. За би энд бас Монголын их барих эмэгтэйчүүд нэраа судлалын холбоогоо төлөөлж оролцсон. Тэгээ энэ асуудлыг маш нухацтай хөндсөн. Тэгээ дэлхийн нийт их барих эмэгтэйчүүдийн эмчиднийг урайлах дэвшүүлсэн. Кесар хагалгааны төвшинг бууруулахад хамтдаа зүтгэе. Эхний кесар хагалгааг хийсэн бол хоёр дахьыг нь ерөөсө хагалгааны бэлэн байдлыг бий болгож жагаад аль болох доогуур нь төрүүлээч гэсэн юм санааг дэвшүүлсэн. За хоёрт нь одоо өөр бусад улс орнуудад их тулгамдаад байгаа асуудал байгаа. Энэ юу вэ гэх юм бол төрөлт жоохон хазаагаал эхлэнгүүт нь кесар хагалгаа хийдэг улсууд байдсан байна. Улс орнууд. Тийм улс орнуудад одоо вакуум хүүхдийг тусгай ямаг татдаг тий. Одоо ээжүүд бас зарим мэддэг вакуум татаж одоо хүүхдийг төрүүлэх, их бахан хавчуур тавьж төрүүлэх ийм дадалт залуу эмч нарыг маш их сайн сургаач. Тэгэх юм бол одоо дэлхийд дахинд нь кесар хагалгааны давтамж буурах боломжтой. За гурав дахь зөвлөмж нь юу вэ гэх юм бол ээжүүд хяналтандаа маш сайн явж, эрүүл мэндийн байдлаа маш сайн бэлтгэн, эмчтэйгээ маш контактны, эмчтэйгээ маш холбоотой ажиллана. Ерөөсөө жоохон хяналтын явцад жоохон хазаалт үүсэнгүүт л эмчтэй очиж үзүүлнэ, эмчийн зааврын дагуу л явна гэсэн юм зөвлөмж өгч байгаа. За манай Монгол улсад кесар хагалгааны давтамж нь 26.5% байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол 100 ээж тутмын одоо 100 ээж байхад тийм ээ 4/1 гэсэн үг тийм биз дээ тий. Кесар хагалгаа хийлгэж байна гэсэн үг. За гэтэл өмнөд хөршин хятад улс эдэнд бол 70-80% маш өндөр байгаа шүү дээ. Бас сонирн байгаа шүү хүний сонголт тийм ээ. Одоо тэгэл кесар хагалгаар төрсэн ээжүүчиг гидсэн дээр нь ямар ч цэвэрхэн оёлоо гэсэн ямар сорив үлддэг вүлээ. Тэгэхээр тэр сорвийг тоохгүйгээр тийм сонголт хэрвээ өөрөө шийдэж байгаа бол тийм нөхцөл байдалд орж байгаа юм байна. Сорвин дээр кесар хагалгааны сорвин дээр дахиад үр тогтох гэж ярьсан да. Энэ нь бол дахин давтан кесар хагалгаан дээр яригдах уу? Энийг хяналтанд орохдоо хагалгаагаар төрж байгаа ээжүүд би ингээд хагалгаагаар төрсөн үзүүлэх хүү цаанаасаа ингээд заалтанд нь орцсон байдгүй. Наач ёстой айгүй чухал асуулт байна. Яагаад вэ гэх юм бол нөгөө жирэмсний хяналтын асуудал хөндөгдөж байгаа. Эмэгтэй хүн биений юм алга болоод тийм ээ жирэмсний шинж тэмдэг өгөөд эсвэл өгөхгүй ч байж болно. Одоо Монголын эмэгтэйчүүд мундаг болчих. Одоо хуучин эмч оншлно гэдэг байсан. Одоо бол эмэгтэйчүүд өөрсдөө оншлоод эмчийн хяналтанд очиж байгаа. За хяналтын эмч яах вэ? Шууд ээхөө онцлогоо хийн. За эхний 3 сар хугацаанд ялангуяа кесар хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдийн үр хөврөлөнд хагалгааны сорвин дээр байна уугүй гэдгийг маш сайн хянж үздэг. Үнэхээр хагалгааны сорвин дээр бэхлэгдсэн байх юм бол энэ аюултай. Цаашаа тээх боломжгүй. Дээлтийн явцад цус алдах, эхийн амь нас алдах үйс цус алдах үүсэх эрсдэлтэй байдаг. За энэ тохиолдолд манай эмчнэр бол яах нь үр хөндүүлэхийг зөвлөмж болгодог. Эхийн амийг аврахын тулд тий. За ингээд зарим тохиолдолд хит авийн онцлогоонд биднес хянж агаад зэгсэн сорвиндоо ойрхон байна, бэхлэгдсэн байна. Зэгсэн дээшээ шилжиж магадгүй, X давсагны хантаа маш ойрхон байна гэдээ онш тавьчихдаг. За энэ тохиолдолд нөгөө хагалгааныхаа төлөлгөөгөө эмчтэр маш сайн бэлтгэдэг. Урьдчилж бэлтгэж эхийн амь насыг аврах үйл ажиллагаа зохион байгуулагддаг байна шүү дээ. Тэгээ бидний хийж байгаа юм маш яаралтай нөхцөл байдалд хийж болно, эсвэл төлөвлөгөөтэй байж болдог.
Энэ маань тухайн их яаж эмнэлэг тандсан, эхийн ээжийн эрүүл мэндийн нөхцөл байдал, хүүхдийн нөхцөл байдал юу байна вэ гэдгээс шалтгаалж байгаа. Хийсвэр хагалгаагаар түрүүн та хэлэхдээ 3. За 4 дахь бол маш өндөр эрсдэл үүрч байгаа шүү гэж хэлсэн. Та мэрэгжлийн их барих эмэгтэйчүүд эмч. Тэгсэн нүүр номонд эмэгтэйчүүд нэг нэгнээсээ асуусаар л хариулсаар л тэгтэл би 6ч бишээ. За би 5 төрсөн. Яахчгүй зүгээр гэ нэгэндээ зөвлөл нөгөөдөл нь итгэл найдвар аваад хамаг юмараа үр хүүхдүүдээрээ биеэрээ дэнчин тавиад ах юм аа. Та ингэж эрсдэл үүрэхэд хойно яг юу болдог гэдгийг хэлж өгөө. Яг нөгөө хүний хүүхдтэй болохыг хориглож байгаа юм биш л дээ. Одоо тэр олон хүүхдүүд байна. Өөрийн бие гэр бүл одоо тэгэл бүхэл юм ард нь яригдан да. Тийм. Гэтэ мэдээж одоо энэ хит их олон удаа кейс хагалгаа хэлэх юм бол би өмнө бас хэлсэн бэхлэлтийн эмгэг үүсдэг байна шүү дээ. X чи уман болчин лугаа бүх шигдэж байгаа умаатайгаа нэг бие болчдөг байна тий. Гэтэл энэ чи хагалгааны явцад аавн ихээр маш ихэн юм насанд аюул тулгамдсан цус алдалт үүсэх эрсдлүүд байдаг. Бүх давсагны хандлуу шигдсэн эрсүүд байдаг гэж байна. Маш аюултай. Хаалганы явцад энэ бас онцлогдож болно. Тэ? Тэгэхээр эн чинь ихэн амь настай аюултай холбоотой асуудал үүсэж байгаа бол их хүн одоо тооны хойноос хөөцөлдөх биш. Бага хүүхдүүдээ сайхан өсгөх, өөрийнхөө эрүүл мэндийг бодох, гэр бүлдээ аз жаргалтай удаан хугацаанд хамтдаа байж хүүхдүүдээ эрүүл саруул сайхан өсгөх маш чухал биш шүү дээ. Тэ? Тэгээ энэ одоо эмч гэдэг чинь биднес бүх зүйлийг хийж байгаа ч гэсэн давагдшгүй хүчин зүйл байж болно. Биднээс үл шалтгаалсан зүйл. Ихийн эрүүл мэндийн байдалтай холбоотой. Тэгээ их хүн биеэ сан бодох ёстой, биеэ хайрлна. Эмчийн үгийг л сайн авна гэж авах нь маш зүйтэй. Би бол эмчийн үгийг аваасаа л гэж хүсдэг. Эмчийнхээ сайхан зөвлөгөөг аваад эмчийн зөвлөгөөний дагуу яваад хахад их хүн бол алдна гэж байдаггүй. Яг л биднес дандаа зөв зөвлөгөө өгдөг. Одоо давтан кесар хагалгаагаар төрж байгаа ээжүүдийг зөөр ингэ төсөөлөхөд нэг савыг одоо ингэ 4 өөр газар зүсэж хүүхдийг гаргаж ийн л гэж ойлгоод байгаа. Би тэгж бодоод байгаа байхгүй. Тэгээд би нэг кесар хагалгаагаар төрөхөд эмч төлөвлөгөө тагалгаа дараагийнхан давтан байсан болохоор ямар азар 2-3 хоног сунгацсангүй вэ? Ингээд тухтах хүрээгүй урдаас ингээд бараг задарч ийн гэж тэгжсэн байхгүй. Тэгэхэд би бас тухайн үедээ яг ингэж юу болоод байгааг юу болох гээд байгааг ойлгоогүй. Хэрвээ хоног сунгасан бол эрсдэл үүссэн бол яг юу болох байсан бэ тэр тохиолдолд? Надад манай одоо өвчтөн ч гэсэн тохиолдож ирсэн үйл явдал байна. Яагаад гэх юм кесар хагалгааны умайг зүсэж байгаа. Умайг зүсээд буцаагаад ойно. Умайд тодорхой хэмжээний булчин нийлүүлж байгаа үед сорив үүсдэг байхгүй юу? Тэгээ ээжүүд кесар хагалгаа хийлгсэн ээжүүд маань умай хэмжээ жирэмсний хугацаанд нэмэгдээ том болох тусам одоо давсгаар өвдөд байна, умай энд өвдөд байна гэж цэгчилсэн одоо өвдөлтийг заадаг. Зарим нь өвдөлтийн хүч нь их байдаг, бага байдаг, янз. Энэ нэг уман булчингийн ханд тэлэгдэж сунахад нөгөө сорвтой хэсэгч яах нь бас тэлэгдээд байгаа ахна шүү дээ. Ялангуяа жирэмсний сүүлийн хагаст, сүүлийн одоо 3 сар 36-7 хоногоос дээш хугацаанд энэ байдал их ажиглагддаг. Тэгээ манай эмч нар яадаг вэ? Яг сорвыг ингээд тэмцэж үзээд ээжээс асууна, өвдөж гин үү, өвдөлтгүй байна уу те? Одоо эхо онцлогоо гэдэг сайхан зүйл одоо маш өндөр түвшинд оншилж шít. Бидний сорвны зузааг нь эходоо үзээд тогтоочно. Тэгээд эмч маань яах нь үнэлгээгээ хийгээд за энэ эмэгтэйг хэвтүүлээ. Тэдний хугацаанд төлөвлөе. Ээжийнхээ зовёрыг бас ихсэн ажиглана. Хамтдаа одоо ярилцсан гэсэн үг. Тэгжиж асуудал шийдэн. Надад нэг юм тохиолдол байсан. Дөнгөж залуу эмч байсан. Шөнө 3 цагт нэг ээж давтан кесар хагалгаа хийлгсэн ээж хөвцсөн. Тэгээ ээжд бол өвдөж байгаа юм байхгүй. Бацалт нь явагдаж байгаа. За бацалт нь явагдаж байгаа бол биднээс төрөлтийн зайн ойрхон байсан. 2 жилийн зайтай. Тэг яхааргуу давтан кесар хагалгаа хийх юмхтэй байсан. Тэгэл хэвлийн хөндийг нээгээд үтсэн чинь умайн булчин ингээд бүх задлагдаад гэхдээ цус алдаагүй сорвиогоо задлагдаад хүүхдийн толгой нь ингээд усныхаа цаана ураг агшмын хасны цаана хүүхдийн толгой ингээд бүнжигнөө байж байгаа тохиолдол байж исэн шүү дээ. Тэг нөгөө умаа урагдж байгаа шинж тэмдэг чинь ээжийн бацалтын өвдөлтийн хүчээр дарангуулагдаад ээжид мэдэгдэхгүй байж бас болдог байхгүй юу? Тийм ч одоо амь тэнцсэн үйл явдал ээж тийм шүн одоо хэвтэх ёсгүй кесар хагалгаа хийлгсэн ээжүүд маань 7-10 хоногийн өмнө эмнэлэгтээ хэвтэн эмч тухайн төрөлтийн асуудлыг шийдэн
одоо бүх эмчилгээ, шинжилгээ, хагалгааг яаж хийх вэ гэдгийг шийддэг байхгүй юу. За нэг сая хэлсэн те айгүй олон хэсэг төслөг зүсдэг юм уу гэдэг. Үгүй. Үгүй юу. Би тэгж бодоод байдаг шүү дээ. Үгүй. За. Яг л одоо нөгөө биднес чинь ихийн хэвлийн үндийг нэгээл өмнө нь одоо зүссэн соргын бол ажиглана шүү дээ. Тэгээд их соргийнхын дагуу яах нь өөлж аваад туслага хийдэг байна шүү дээ. Би чинь тэгэл төсөөлөхдөө те ингээл нэг төрсөн бол дээхэн талд нь хоёр төрүүл ингээл давхан талд ингээл яваад идэх юм болов гэж бодоод тэгээд давтан төрүүлж болдгоо гэдгийг байх гэж бодоод ийм төсөөлөлтөй хийжүүд бас байхыг үгүйсэхгүй. Тийм байна. За кесар хагалгааны сорив ингээд гидсэн дээр байж байна. Төрөөд 5 жил болсон, 10 жил болсон. Дахиж төрөхгүй гэж бодож байгаа эмэгтэйчүүд тэр сорвийг дотор нь байгаа наалдац байна уугүй юу гэдгийг үзүүлэх шаардлагатай юу? Одоо ингээд 5 жилийн дараа миний биед мэдрэгдэх ямар нэгэн өөрчлөлт байхгүй тохиолдолд энэ ингээл насан туршдаа би мартаал ингээд эрүүл энгийн юм шиг явахд болох уу? Энгийн юм шиг л явахд болно. Тий. Тэний дандаа бодоод сэтгэл зүйн одоо өөрийнхөө зовлонтой байдалд үүсгэх ямар ч шаардлага байх. Энэ яагаад вэ гэх юм бол хүүхдийнхээ төлөө та өөрийгөө золиослж энэ гайхамшигт одоо мэс заслыг хийлгэж хүүхдтэй болсон биш шүү дээ. Тэг энэ бол хүүхэд гэдэг бол тухайн айл гэр бүлийн баяр баясгалан та хэдийн хүсэн хүлээж исэн зүйл зөвхөн одоо очих тэг хүүхдийг төрүүлэх зам нь л өөр байсан болохоос биш яг л доогууraa зорсон ээжүүдтэй адилхан эхчүүд. За нэг юм сонирхолтой саваагүй ч юм уу нэг асуулт байна. Энэ нэг би ээжүүдээс бас сонсч байсан. Хүүхдээ кесар хагалгаагаар төрөхөд манай хүүхдийн хаан чөлөөдөө ингээд зүсэгдсэн байсан. Тэгээд би бүр гайхаад хүү одоо ийм юм бас байж болдгийм байх та. Хэрвээ тэр одоо эмчийн утга гэдэг байх тийм ээ тэр ингээд нүд дамн дээр нь таарсан бол одоо яах байсан болоо гэж бодож ирсэн ийм тохиолдол нэрээ гардаг юм болов. Яг одоо бидний одоо сонсч байсан тохиолдол бол байхгүй. Ганц нэг тохиолдол байхыг үгүйсэхгүй. Тий. За тэгээ хэрвээ зүссэн хүүхдийн одоо толгой хэсэг ч юм уу одоо хаа нэгэн зүслэг хийсэн байсан бол энэ мэдээж хөнгөн байх хэвээр. Тэнд нь ойдол тавьж болно. Гэхдээ энэ хүүхдийн цаашдын хувь тавиланд нөлөөлөхгүй. Кесар хагалгаа хийж байгаа эмчийн туршлага ямар байх ёстой вэ? Дөнгөж шин төрсэн эмч нар мэдээж ингээл кесар хагалгаа хийгээд авахгүй бах. Ямар шат дамжлага дамжиж энэ хагалгаа хийх хэрэгтэй болдог вэ? За одоо бас их сонин гоё асуулт байна да. За энэ бол цаг хугацааны хувьд ялгаатай байна. Яг бодит байдалд. За одоо бол резидентийн сургалт гэж бий болсон байгаа тий. За энэ хугацаанд бол залуу эмч нар маань одоо тухайн эмнэлэгт ажиллаж байгаа тасгийн эмч олон жил ажилласан эмч нараа бол маш олон удаа дагаж орж кесар хагалгаа гэж юу юм техник нь яаж хийдгийг номоо уншиж мэднэ даталгаа хийж мэднэ тийм ээ тэгээд тэднүүсийг бол анхан энэ мэс заслын хутгийг яаж барих вэ халаадаа яаж өмсгөө талбай яаж ариутгах вэ бүгдийг нь эднүүс яах нь одоо энэ сургалтын явцдаа бие дааж болон одоо номноосоо унших даталгаа хийж эзэмшдэг. Тэр нь олон улсын түвшинд бол нэг эмч нэг 7-8 удаа эмчийг дагаад орцсон байхад бол 8-9 удаад нь шууд өөрөө их чадвартай болсон байдаг. Тий. Чадвартай болсон байдаг. За одоо манай эмнэлгүүдэд ч гэсэн одоо ихэнх эмч нар бол бүгд л одоо нэг их чадвартай. Кесар хагалгаа бол эмч болгоны одоо 5-аас дээш жил ажилласан. За 5 ч ихгүй юм да одоо 3-аас дээш жил ажилласан. Эмч болгоны л одоо хийх ажлын нэг шүү дээ. Түүнээс биш энийг заавал нэг 20 жил ажилласан хүн л ганцхан хийж идэг тийм ээ залуу эмч хийж болохгүй гэсэн ойлголт байж болохгүй адилхан л хийнэ. Тэг яагаад гэх юм бол биднээс эмч нараа чадварчуулах залуу үеэ сурган хүмүүжүүлэх тэдэнд мэддэг чаддаг бүх юмаа зааж өгдөг байх хэвээр. Тэг хагалгааны явцад бол шууд мэдээж хэлэхгүй эхлээд эмч нэг талтан зогсож байгаа. За би энэ талын хий, чи энэ талаа хий ингэж ойно гэдэг дандаа ээлжилж бие яах нь харилцан суугах ийм байдлаар явагддаг. Тул одоо хагалгаанууд их амжилттай явагддаг. Одоо хоногт өчнөө олон хагалгаа хийгддэг шүү дээ. Биднес ч маш олон хүний төлөө явж байгаа зөв бүх юм сайхан төгсөж байгаа зүйл зөндөө л байгаа. Кесар хагалгаагаар төрсэн ээжүүд мэдээ алдуулт гараагүйгээс болоод хөдөлж чаддаггүй. Тэгэхэд хажууд ингээл хүүхэд мэдээж уйлна, босох шаардлага гарна, босч чадахгүй. Тэр болгон сахиуртаа орох нөхцөл боломж манай улсын эмнэлгүүдэд одоогоор байхгүй байгаад байдаг. Тэгээд кесар хагалгаагаар төрсэн ээж яг эрүүл мэндийн шинжилгээ ухааны талаас хэдэн цагийн дараа босоод ингэж явах ёстой байдгийн бол
бид нар бол одоо нөхцөл байдалтай захирагдаад л тэг босхоос мэдээ алдуулаад гიშгэж чадчихвэл ингэж босдог. Түүнээс иш бол ээжүүд чинь ингээл сүү орохгүй 2-3 хоноо л өөр төрсөн ээжүүдээс арай нэг адармаатай байгаад идэг шин. За ер нь бол 6 цаг гэж байгаа. 6 цаг хэвтэй байдалд байна. 6 цагийн хугацаанд хөлийн доод хэсэг яах нь мэдээ ороод эхэлдэг. Тэгээд миний бас бодож байгаа юм ер нь эмнэлгүүд кейс хаалгаа хийлгэсэн ээжүүдэд сувлагчийн болон их баригчийн туслан дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ энэ үзүүлж байгаа төвшин харин харилцан адилгүй янз янз байдаг. Инээсээ болоод одоо сэтгэл сайтай ээжүүд ч байна. 6 цагийн дараа би босох гэсэн чинь надад хинч туслаагүй гэж гомдох ээжүүд ч байна. Тэгээ биднээс энийг бас хаана маш сайн харж үзэх те туслан дэмжигч хүмүүсийг нь одоо хагалгааны дараа оруулах юм уу, байгууллагын нэг зөв шийдэл бас гаргах нь маш зүйтэй. За тийм гадны одоо ээж аавыг нь оруулах боломжгүй байгаа тохиолдолд хань ижлийг нь оруулах боломжгүй байгаа тохиолдолд энийг одоо совилогч их баригчдынхаа нөөц болцоог маш сайн хангаж өгөх, тэднийгээд хүнтэй ажиллах үйл ажиллагаанд маш сайн давтан сургах тийм ээ. Энэ хүмүүс чи ийм зүйл байдаг юм шүү гэдгийг маш сайн хэлж ойлгуулж тэгээ байгууллагын дотоод сургалт явагдах нь маш зөв байд юм аа гэж би бодож байгаа. Ямар нэг хагалгаа хийхэд хөдлөхгүй бол наалдан гүйснэ гэл сонсч байсан. Кесар хагалгаан дээр бас тэгжсэн санагдаад идэг. Одоо бүр би хийсэр хагалгаагаар төрсөн л юм чинь гэл ичнээ өдөр хөвтөл байж болохгүй юу? Яг ингээд хэдийн хугацаанд хөдөлж ингэж тохиромжтой хөдөлгөөн хийхгүй бол наалдан гүйсэн шүү гэсэн юм сануулга зөвлөмж байдгүй. Яг 6 цагийн дараа босно. Тэгээ сайхан явна. Хоолдоо шингэц сайтай хөнгөх маягийн хоол ундаж юу? Шингэн сайн уун. Өөргөө сэтгэл зүйн хувьд сайхан дэмжин. Би явж чадна, босч чадна. Хэрвээ тухайн эмэгтэй хаалгааны явцад маш их хэмжээний тусалдсан, толгой өвдөх, толгой эргэх, биеийн сүлдэх ийм таагүй шинж байх юм бол сувлагчтай, эмчтэй бодит нөхцөл байдлаа хэлэх нь маш чухал. Зарим ээжүүд бас энийг хэлэхгүй байх. Анхны төрөгч бол тэр тусмаа ингээд яах ёстой юм бол гэж бодоод. Энийг сая эмч нь хэлж өгөх ёстой. Хяналтын эмч хэлж өгнө. Мистас хийсэн эмч маань хэлж өгнө. Тийм ээ. За тэгв нөгөө эмэгтэй мэн өөрөө бас эмчээс асуух тийм сэтгэл зүйн бэлэн байдалтай байна. Өөрийгөө ойлгуулах тийм бэлэн байдалтай байх нь маш зүйтэй гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдөр таны өгч байгаа зөвлөгөө маш чухал зөвлөгөөнүүд. Тэгээд энэ эмэгтэйчүүд төрөлт эрүүл мэндтэй холбоотой олон сэдвүүдээс ердөө хоёрын л хоёлаа нэг цагийн хугацаанд хөндлөө. За эхний сэдв бол жирэмсний хяналтын талаар, за хоёр дахь сэдв кесар хагалгааны талаар байсан. Тэгээд цаг ерөнд өгч байгаа учраас та яг энэ хоёр сэдв дээрээ энийг сонсохгүй бол болохгүй шүү гэсэн юм нэмж хэлэх тайлбар байвал хэлээд өнөөдрийнхөө подкастыг хоёлаа өндөрлөе. За тэгээ. За юуны Монголын улс маш олон болтгой. Тэгээ их зохиолч Даш доржийн нацаг доржийн хэлсэн гайхамшигтай үг байдаг. За манай Монгол улс дэлхийн хэмжээнд одоо нөхөр хүсэлтийн байдлаар бас хэвийн төвшөнд явж байгаа. Дэлхийн улсуудад жишгээд. За тэгэхээр нөгөө ээжүүдийн одоо би энэ ээжүүдтэй уулзаад маш олон ээжүүдийн Facebook группийг ажиглаад байхад маш том дутагдал байгааг нэг нь эмчэд хандахгүй байна. Эмчээс зөвлөгөө авахгүй байна. Маш ноцтой асуудлуудыг зөвхөн тэнд байгаа ээжүүдээс асуудаг. Гэтэл нөгөө ээжүүд нь яах нь энгийн одоо тийм мэдлэг дутмаг зөвлөгөө өгөөд идэг. Тиймд бол одоо жирэмслийг төлөвлөж байгаа, жирэмсэн болцсон, тусны дараах бүх ээжүүд маань альва нэгэн асуудал үүсэх юм бол ерөөсөө өрхийн эмчлүүгээ, дүүргийн эмчлүүгээ яг жинхэнэ одоо их барих эмэгтэйчүүдийн эмч болон одоо бусад эмчд хандаж асуудлаа шийдүүлж байгаасай гэж хүсэж байна. Тэгэх юм бол хамгийн гол нь хугацаа алдахгүй, богино хугацаанд эмнэлгийн тусламж авч эмчлүүлэх боломжтой. Хүлээгдэж байгаа аюултай хүндрэлээс яах нь хамгаалах, сэргийлэх боломжтой байх нь шүү дээ. Тиймд бол ээжүүд маань эмнэлэгтээс хандаарай. Та бүхэн эмчтэйгээ сайн уулзаж асуудлаад хэлж байгаарай л гэж хүсмээр байна. За танд маш их баярлалаа. Баярлалаа. За сонсогчдоо, үзэгчдээ Хөгцөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн дугаар эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй зориуллаа. За ярилцсан сэдв дөнгөж хэлсэн кесар хагалгаа болоод жирэмсний хяналтын талаар ярилцсан. За эмчээс асуух их олон асуултууд байна. За эмэгтэйчүүдийн цэвэршилт байж байна. За ингээд яриг ивлэх олон сэдвүүд байгаа. Сонсогч та бүхэн, үзэгч та бүхэн подкастыг үзээд сэтгэгдэл хэсэг дээр ийм сэдвээр ярилцлага хийвэл, зөвлөгөө өгвөл
сайхан байна, таатай байна, хэрэгтэй байна гэсэн сэтгэлээ бас үргэлжлүүлээд энэ доор бичиж болно. Бид эмчтэй эргээд холбоо бариад дахиад дараагийн дугаарыг хийхэд бэлэн байгаа шүү. За өнөөдрийн зочин бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн их барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн доктор, дэд профессор, их барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Жаргал сайхан байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Хөтлөгч Ама, сонсогч та бүхэнтэй хамт байлаа.